мэнд. За өнөөдөр амлсан ясаараа туулагчдаар хамтдаа за өмнө нь туулагчийн та бүхэнд тайлбарлаж өгсөн. За stop loss буюу stop limit-ийг хэрхэн ашиглах вэ? Спотынхоо дасан дээр эрсдлийн менежмент бариад 100% шатаахаас хамгаалсан энэ функцийг хэрхэн ашиглах вэ гэдэг тухай тайлбарласан байна. За тэгэхээр энэ тухай энийг би өнөөдөр давтаж хэлж өгнө. За тэгээд дээрэс нь фьючер арилжаа хийхэд ямар функцийг бид нар мэдсэн байх шаардлагатай юм. За аль сонголтуудыг нэг тэргүүнд яаж сонгох хэрэгтэй юм бэ гэдэг ийм заавруудыг хүргэнэ. Тэгээд орой минь хүргэе. Орой минь. За миний төрөчийн бичлэгийг үзсэн хүмүүс юу яаж байгаа хэ нэг жохон ч гэсэн би жохон суурийн тавьж гисэн би ч өөрөө тийм их актер юу мэдхгүй өөрийнхөө л хэмжээгээр тайлбарлаж өгсөн ба тэгээ бид хоёр өнөөдөр дахиад давтаж хэлье. За бичлэгээс өмнө бид хоёрын сувгийн маань дагаараа лайк дараарай. Ягаад гэвэл бидний хийж байгаа ажилд бидний ажлын маань үнэлгээл та нарын лайк, та нарын комент шүү. Тийм болохоор Нямка Батулга гэсэн YouTube сувг байгаа, миний сувг байгаа. Тэгээ та нар минь жоохон тийм лайк харамлаад ах юм аа. Айгу гомдол мэдээсэн үү. Тэгээд ягаад гэвэл бид хоёрын бичлэгийг үзээд лайк дарах юм бол бид хоёрын бичлэг нөгөө дээшгийн хүмүүс санал болгохын юу нэгээд юу гэдэг вүлээ үеийн дээшгийн гараад ирдэг байхгүй. Тийм болохоор бичлэг эхлэхээс өмнө юу яагараа бид хоёрыг бас дэмжиж өгөөрэй. Яагаад гэвэл энэ бид хоёрт хоёуланд нь маш их хэрэгтэй. Ялангуяа бид хоёрын бичлэгэн дээр одоо жишээлбэл Нямка дээр бүр ч мэдрэгдэж байгаа бах тийм ээ. Нөгөө subscribe хийгээгүй үзсэн хүмүүсийн хувь нь бүр 57 молож 10% байд юм билээ. Тэгэхээр та нар нэгэнтээ бичлэг үзэж байгаа юм чинь ядаж subscribe дарчих юм бол тэ бид хоёрын ажлыг үнэлж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр энийг бол би зүгээр хувьяасаа гуйж байгаа юм. За ингээд Нямка биднэрт миний нөгөө оруулсан тэр stop limit-ийг дахиад та нарт арай жоохон давтаж тайлбарлаж хэлж өгчөөд тэгээд хоёлаа дараагийнхаа руу оръё. За stop limit-ийг хэлээд өгч. За тэгэхээр stop limit-ийг ямар үед хэрэглэх вэ гэхээр за та нэгдүгээр stop limit хэрэглэхдээ зах зээлээ унах нь өсөх нь гэдгийг заавал урьдчилж судлаад суурь шинжилгээ болон техник шинжилгээ хийсэн байх ёстой шүү. За эсвэл унаа эсвэл өснөө гэдэг тодорхой түвшний өөрийн гэсэн таамаг анализ магадлалтай хүн л энэ stop limit гэдэг зүйлийг оновчтой хийж тэр ашиг гэдэг зүйлийг хийх боломжтой. За тийм учраас stop limit-ийг яагаад заавал ингэ ашиглаа гэдэг гэхээр хэрвээ та зах зээл унаа гэж үзвэл урьдчилж бага дүндээр захиалга хийгээд тухайн маркетыг яг унаад өсөлт рүү орохоос өмнө урьдчилж амжилттай худалдаа авалт хийх. За эсвэл эсвэргээрээ өсөхөр гэж үзэх юм бол өсөхөөс нь өмнө оролт хийж ашиг хийх гэсэн ийм процедураар ашиглаж болно гэсэн. За бүр ингээд нэгэнт одоо бол нэг үе бодвол уналт нэлээ явцсан байна тийм үү. Зарим хүмүүс магадгүй худалдаа авалт хийгээд алдагдал нэлээ хүлээсэн байгаа бол ийм үед яах вэ гэхээр нэгэнт оролт хийгээд хөрөнгө оруулалт хийсэн үед алдагдал хүлээсэн үед яах вэ гэхээр зах зээлийг сайн судалж агаад яг одоо зарж гарсан ханшнаас доошогоо зах зээл гүнзгий үнэн гэж үзвэл мөн stop loss-ыг тавиад гараад тэгээд доошоо унсныхын дараа тухайн ханшнаар худалдаж аваад анхны үнээр зарж дундаас нь ашиг хийх боломжтой байдаг гэсэн. За stop loss-ыг яг нь бол яагаад ингэж зөвлөөд хүн болгоныг энэ арилжаа хийх buy sell short long аль тал дээр нь stop loss хийгэрэй гэдэг байгаа гэхээр хоёрхан л өгүүлбэр хэлээд авчихна. Хэрвээ та stop loss ашиглахгүй бол уртаандаа хүлээх буюу хоол хийх шаардлагатай болно. За мэдээж дансаа өндөр дүндээр худалдаа авалт хийсэн бол эсвэргээрээ хэрвээ та stop loss ашиглахгүй бол бүх мөнгөө тэр чигээр нь 100% алдах магадлалтай гэсэн. Тэгэхээр 100% дансаа шигтаж ирснээр 10% эсвэл магадгүй 5%
эсвэл магадгүй 2%, 3% гэд өөрөө эрсдлийнхаа хувийг хязгаарлаж өгж энэ арилжаанд оролцох боломжтой. Тийм учраас заавал stop loss-ыг ашиглаарай гэдэг. За одоо бидний ярьж байгаа энэ зүйл бол зөвхөн спот арилжаан дээр яригдаж байгаа шүү гэдгийг дахин татгаж хэлье. Яагаад вэ гэхээр би өмнөх бас миний сугийг дагдаг хүмүүс бас сонсч ирсэн баг. Spot, future, margin гэдэг гурван төрлийн арай өөр одоо нэг нь хөшүүрхтэй, нөгөөх нь зөвхөн одоо бодит конформ хийгддэг ч гэдэг юм. Нөгөөх нь зээлж одоо арилжаанд ордог ч гэдэг юм. Онцлог бүхий гурван төрлийн арилжаа байгаа. Тэгэхээр энэ stop limit гэдэг зүйлийг spot дээр ашиглах, future дээр ашиглах хоёр бас хоорондоо ялгаатай шүү. Тэгэхээр future-тэй энийг андуурч болохгүй. Миний одоо болон туулагчийн одоо ярьж байгаа энэ функц бол зөвхөн spot дээр ашигланаа. За future-ийн хувьд бол за одоо би futures ороод тий futures одоо би яг spot дээр энэ дэлгэцээ харуулсан байгаа. Convert spot гэж зөвхөн stop limit болохоор яг энэ хэсэг дээр л яригдана. Одоо би futures руу орно. За futures руу орохоор чи нөгөө хүмүүсийг чинь юу гардыг бэлээ? Тэрийг хэлээд өгч нөгөө нэг futures хийж байгаагүй хүмүүст нэг урталт нь нэг юм гарч ирээд шүү дээ. Нэг асуултанд хариулах юм. Тийм. Эрсдлийн төлөөрөө ч юу лээ тий. Үгүй эрсдлийн хамгаалаарай гэл. Тийм, ер нь бол Binance-ийн бүх тий future арилжааны анх дахь хэрэглэгч нарт зориулсан. За future арилжаа гэж ямар функц дээр явдаг, ямар эрсдэлтэй, ямар арилжаа төрлийн одоо арилжаа юм бэ гэдгийг таниулсан бичлэг байдаг. За тухайн бичлэгийг үзээд 14 асуултанд хариулж өөрөө тухайн зах зээл дээр оролцоход бэлэн гэдгийг илтгэх асуултууд байгаа. Тэгэд огт одоо future арилжаан дээр дансаа идэвхжүүлж үзээгүй хүмүүст бол тэр 14 асуултыг заавал одоо зөв бөглөж конформ хийх буюу баталгаажлалтаа хийж иж таны future арилжааны coin-ы болон долларын гэсэн хоёр төрлийн данс чинь идэвхжээд ингээд future арилжаа руу spot арилжаанд данснасаа тэнэглэлт хийгээд тухайн future арилжааны функцүүд дээр ажиллах боломжтой болдог байгаа. Тэгэхээр тэр асуултыг бол миний одоо суган дээр ч гэсэн хариултууд нь бэлэн байгаа. За туулагчийн суган дээр ч гэсэн бас байгаа. Тэгэхээр та бүхэн юун түрүүнд эхлээд future арилжаа хийж үзье гэж бодож байвал тэр 14 асуултанд хэрхэн хариулах вэ гэдэг бичлэгийг бас олоод үзээрэй. За дараагийн нэг зүйл нь future арилжааг нэгэнт ярих гэж байгаа учраас гол анхааруулах юм хийлээ. Future арилжаа бол spot арилжаа шиг уналт яваад алдагдал хүлээсэн ч гэсэн coin тоо үлднэ гэдэг тийм төрлийн одоо basic түвшний арилжаа бол биш ээ. Нилээн туршлагатай. За таны $100 магадгүй одоо $500 хэдэн доллар байна. Тэр доллар чинь салхинд одоо хийсэн юм шигээр алга болох боломжтой төрлийн арилжаа шүү. Тэгэхээр бас сайн бодож үйлдэлээ хийгэрэй гэж бас зөвлөе. Би болохоор нөгөө аймахын болохоор ерөөс анхлан сонирхчдыг future арилжаар ороод төвгөө гэд хэлчихдэг шүү дээ. Тэгтээ одоо нөгөө 20 болохгүй 20-ууд чинь хүмүүс зүтгээд идэг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө эрсдэл маш өндөр гэдгийг ерөөсөө хүн болгон энэ дээр бол маш өндөр эрсдэлтэй гэдгийг эхлээд бид хоёр урдчилж сануулж хэллээ. Одоо ингээд дээрэс нь эхлээд USD тэр дээд талын одоо би тэр USD гэд эм гэсэн дараа нь coin эм гэдгийг хэлээд өгч. Тэгэхүү тэгээд дээрэс нь тайлбарлаад хэлээд өгч. За би за тэгээ USDM гэхээр ерөнхийдөө бол за би энэ дээрээс нэг зурхаар танарт харагдах нь энэ хэсэг танд харагдж байна уу түлхт. Үнэхээр үгүй за би чагаар бүр гэлсэн. Чи юун дээр харуулдаг байна надад? Та дэлгэцээ ингээ хардаа. Миний зурсан харагдаж байна уу ингээд харагдахгүй наа. Ягаад гэвэл нөгөө миний дэлгэц болоход гэж байгаа. За тэгвэл за та ингээ харж байгаа ах тийм USDM боёо тэр бол за stable coin за тэгээ бусад одоо stable coin-ыг за бусад token coin-тойгоо харьцуулж байгаа буюу доллар болон
фьючер арилжаа. Долларын хаслалтай фьючер арилжаа гэж ойлгож байна. За Мгм. нөгөөх нь бол койны хаслалтай гэсэн. За би тэрэн дээр зарим дараад одоо тийм. Үнэ. анхан шатны хүмүүс ойлгохгүй байж магадгүй тэр нь юу вэ гэхээр койноор фьючер арилжаанд яаж оролцох юм гэхээр магадгүй биткойн суурьтай эцерем ч юм уу биткойн суурьтай одоо USD ч юм уу тий Мгм. эсвэл биткойн суурьтай BNB ч юм уу койны ашгаа ерөөхдөө бид нэр стейбл койноор биш бусад өөрийнхөө сонгосон төрлийн койноор яг арилжаа ашгаа авна гэсэн үг. Тэгэхээр шинэ орж байгаа хүмүүс бол баг юу ямар юм бэ штэ тий? Шинэ орж байгаа хүмүүс бол баг тэр стейбл койноор орвол хамаагүй гайгүй байх үгүй юу? Тий, ер нь бол одоо та ингээд USDM гэдэг дээр дарангуудаа хослоо солиод үзээрэй. Энэ дээр үү? Дээрээ тэр доотлох нь BTC USD гэдэг дээр. Энэ тэнгууд дандаа стейбл койн болон биткойн, этерем, биткойн, USDT зэрэг. За нөгөөдхийн солиод нөгөөдхийн койн юм гэдэг дээ. тэгээд дарангууд яаж юм гэхээр link USD одоо BNB USD, TRX USD гэдэг дандаа fiat төрлийн койнууд байдаг тийм. Тийм байна. Тийм байгаа. Тийм байна. Тэгэхээр бидний хувьд алингээр нь сонгох вэ гэдгээр өөртөө одоо шийднэ гэсэн. За ер нь бол анхлан сонирхож байгаа хүмүүс бол яадаг вэ гэхээр ихэвчлэн coin name-ийг сонгохгүйгээр USD M нь байвал биднэрт илүү ойлгомжтой. За нөгөө ашиг алдагдал тооцоол хийхэд илүү төхөн болно. Та хэрвээ спот арилжаан дээр ингээд buy sell хийж исэн бол тэгэхээр ихэвчлэн бол USD M-ийг сонгосон дээр байдаг. За тэгээд мэдээж доотлох нь биткойн, USD ч юм уу эсвэл BNB, USDT гэдгийг сонгож байна. За дараагийн хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр за энэ дээрээс аль нэгийг сонгож байна. За одоохон байж байгаараа би хоёлаа ингээ. За биткойноор л сонгочвол яа тий. Тий? Болно. Биткойноор орж байна. За ингэж байж. За одоо энэ кросс. За одоо тэгэнгүүт хамгийн чухал нэг зүйл тэр BTC USDT гэдгийн доотлолт юу яаж байгаа кросс тийм дээр дартаад. За дарчлаа энэ. За энэ бол зүгээр хар үгээр тайлбарлах юм бол таны дансанд байгаа фьючерийн дансанд байгаа бүх мөнгөө хөшүүргэж тавих уу эсвэл одоо $100 дээр нь $10 нь гэдэг юм уу тухайн сонгосон балансандаа арилжаанд орох уу гэдгийг сонгодог дансны ерөнхий нөхцөл гэж ойлгож байна. Энэ яадаг вэ гэхээр хэрэв та кроссыг сонгох юм бол магадгүй та $10-оор арилжаа позишн үүсгэсэн ч гэсэн $100-тоо $100-ороо яг эртэл үүрэх боломжтой гэсэн. Тийм учраас кроссыг хизээж сонгож болохгүй. Кроссыг сонгох юм бол та одоо тэр 100% алдагдлыг өөрөө бас бий очиж байна гэсэн. Тэгэхээр isolated-ийг ер нь ихвчлэн дандаа сонгох хэрэгтэй. За энэ ард талынх нь байна тий. Энэ. Тэгээд confirm дарч. За тэрний ард талд энд өөрчлөгдөж байна тий. Одоо энэ cross байсан нь одоо isolated гэдэг өөрчлөгдсөн. Энэс өмнө хийх юм биш үү? Да. Энэс өмнө нөгөө нэг futures-ийн балансыг чинь юу яах юм бэ шүү дээ. Futures-ийн балансанд мөнгө хийх юм бэ шүү дээ. Тэ үгүй юу? USDT. За тэрийг би юу яа. Өөртөө мэдэх бах тий. Эсвэл тайлбарлаад өгчээ. Тэр уг нь гайгүй амархан. За. Тэр болохоор яах вэ гэхээр wallet хэсэг рүүгээ ороод. Та wallet руугаа дартаа. За wallet руугаа оронгууд spot дээрээ дарна. Overview хайж. Тэнгүүд transfer гэж байна. За тийм байна. За transfer дээр дараад. За transfer дээр дарангууд from to гэсэн хоёр юм байна. За тэрнийхээ доотлын тэр to дээр байгаа дарангууд future гэж futures болгох. Тийм futures болгох. За жаа одоо. Энэ
Бид хоёр чинь За энийг тэгэнгүүт баталж байгаа USD-тэй. Тэгэл тий. сонгоод За явуулчих юм биш саялагч дээр үү? та түр дарж идав. Юу энэ дээр? Энэ дээр Таны үү? төв гэдэг дагсан. Тэгэнгүүт миний түрүүний яриад ирсэн нөгөө 14 асуултанд хариулаагүй хүмүүсийнх бол энэ USDM, CoinM гэдэг хоёр одоо зөвлөсөн энэ зүйл чи итгэвчгүй энэ доотлын Token Crypto гэдэг шиг ингэж харагддаг байгаа шүү. За. Тэгэхээр заавал 14 асуултанд хариулж иж энэ үйлдэлүүдийг хийнэ гэдгийг санах хэрэгтэй. За ингээд сонгочихно. За сонгонгуудаа доотлолтой одоо та USD юм чинь stable coin-аас сонгож чинь Bitcoin гэдэг дээр дагаад. За тэгээд USDT дээр сонгож чинь. За доотлол нь одоо max гэдэг хэдийг оруулахыг өөрөөс нь биш. Доотлол нь дээр бол за ингээд бол өөрөө доотлол нь $10 байдаг. За болцсон. Тэгээд confirm хийнгүүт одоо таны спотын данснаас фьючерийн данс руу яг $10 ч хэдэн доллар ч тэр нь шилжчихнэ. За тэгээд трейд гэдгийнхээ хажуу талын фьючер руу давж ороод эхлээд isolated гэдэг нөхцлөө ерөнхий нөхцлөө сонгон дараа нь тэр 20x гэдэг дээр дарангуй. За одоо энэ бол бүр хамгийн чухал юм байна. За 20x гэдэг энэ юу вэ гэхээр хөшүүрэг гэж ойлгож байна. Хөшүүргийг тохируулах гэдэг утгатай үг юм тийм ээ. За энэ хөшүүрэг ямар утгатай юм бэ гэхээр хөшүүрэг өндөр байх тусмаа хүн ингээд анхлан харж байгаа хүмүүс за би 20x гэх юм бол $10-ыг 20x-ээр өсгөн ч гэдэг юм уу айгүй их ашиг хийх юм байна гэж хараад байдаг. Яг хөө тэр нь үнэн. Тэгтээ хөшүүрэг өндөр байх тусмаа одоо liquidity price буюу шатлалтанд хүрэх ханшин илүү ойрхон болж ирдэг. Тэгэхээр хөшүүрэг бага байх тусмаа таны данс шатах зах зээлийн ханшин холдож ирдэг учраас хөшүүргийг дээдлэн 5x-ээс хэтрээж болохгүй. За би багсглаа шүү. Ингээд 5-аас хэтрүүлж болохгүй бүр багч иж болно тийм. 1-2 байсандаа ч болно. Эхний ээлжинд бага мөнгөн дээр оролдож үзэж байгаа бол 1-2 байвал илүү зүгээр. Яг хуу дунджаар 3-аас 5x-ээр. За 3-50-ад би тааруулч тийм. Тэгэхээр тэр 5-аас дээш бол яагаад ч тавьж болохгүй. Ер нь бол тавьж болохгүй. Яа тэгэхээр эн чинь нөгөө нэг мөнгөний дүрм гэж нэг юм байгаа тийм. Тэр зүйлтэйгээ эрсдлээ дараа нь тэр өндөр хөшүүрэг тавиад өндөр алдагдал хүлээж юм бол тухайн алдагдлаа ахиж нөхөхийн тулд асар одоо удаан цаг хугацаа өнгөрөөдөг учраас тэр эрсдлийг бид нар мөнгөний дүрмтэйгээ уялдуулахын тулд хөшүүргээ бас ингэж хязгаарлаж өгүүлэх зүгээр байдаг. За тэр тухай бол дараагийн удаа бид нар хичээлүүдээрээ ярилцлагуудаараа өшөөлөд дэлгэрүүлээд явна. Тэгэхээр эхний ээлжинд та нар маань 5x-ээс ерөөсөө огт хөдлөхгүй байна гэж ойлгож байна. За энэ бол юу гэсэн юм бэ гэхээр $10-оор арилжаа хийх юм бол 5x-ийн ашиг хийх боломжтой. Хэрвээ таны одоо сонгосон тийм үү short, long гэдэг аль зүгийг сонгосон тэр зүгт чинь зах зээл хөдөлсөн тохиолдолд гэсэн үг. За бас нэг юм ярьж өгье. Future арилжаа гэж ярихаар хүмүүс одоо споттай андуураад ингээд buy хийгээд тухайн coin-ыг эзэмшээд ингээд биткойн бол биткойн, BNB бол BNB ингээд минийх болчлоо би бодолтод авсан гэж ойлгоод байдаг. Гэтэл яг үнэндээ энэ future арилжааны цаад тэр технологиг бид нэр ингээд судлаад үзэх юм бол яг спотоос бас арай өөр. За гэрээг төр хугацаанд түрээсэлж тодорхой таамаглал төвшүүлж за өөрийнхөө мөнгийг одоо хөшүүрэг ашиглан өсгөж байгаа гэсэн үг байна. Тэрнээс биш та тухайн coin-ыг одоо short long хийснээрээ 100% эзэмшнэ гэж ойлгож болохгүй гэдгийг та бүхэнд тайлбарлаж өгье. За дараагийн нэг хэлэх зүйл нь бид нар spot дээр buy за эсвэл одоо sell гэж ярьжсэн бол future дээр бол buy sell гэж ярихгүй дандаа short long гэж ярина. За short гэдэг нь гэхэд юу гэсэн үг юм бэ? Short гэдэг нь ямар нөхцөл дээр орох хэрэгтэй юм бэ гэхээр хэрвээ зах зээл унна гэж үзвэл одоо ер нь бол short орж болдог. За sell гэж тавьчлаа би.
Аха. Зах зээл өснө гэж үзвэл long болтгоо гэсэн. Доор нь сайн ажиглаараа тий buy long гэд бичсэн. Sell гэдгийнхэн доор sell short гэж бичсэн байна. За зах зээл унна гэж үзвэл short орох нь байна. Зах зээл өснө гэж үзвэл long орох нь байна. За мэдээж судалгаа маш чухал гэж хэлээд байгаа. За ингээд ерөнхийд нь эхний одоо энэ функц дээрээ фужир арилжааны функц дээрээ тохируулах зүйл нь бол энэ isolated за хөшүүргийн хэмжээ. За Тэр ард нэг S гэсэн юм байна. За S-ийг та дараад авчих. Энэ single. Тий хамгийн ихнийх нь ерөөдөө итгэцсэн байх хэрэгтэй гэсэн. Энэ л болохоор яг зүгээр нөгөө нэг давхар хөшүүрийг сонгохгүй гэсэн. Давхар өөр төрлийн одоо юу сонгохгүй тий. Сонгохгүй гэсэн. За доош нь тэр дараа тэр мүлт гэдэг нь бол хэрэггүй юм байна тий. Тийм мүлтийг бол эхний ээлжиндээ бид нар оролдоод ер нь дэмий. За мержийн арилжаа эдрийг ойлгодог болоод жоохон туршлагажаад ирэхээр яг уу энийг бас ярил их зүгээр. За. Тэгэхгүй л одоо хүмүүсийн толгой яриад байгаа. За тэгэл одоо ерөнхий нөхцөлөө бол ингэж сонгочихж байгаа. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр одоо лимитээр орох уу, маркетаар орох уу, стоп лимитээ яаж тавих вэ гэл ингээд яана тэгэд бүр зөндөө ол юм гараад ирлээ. Тий одоо нөө хуучин бол Binance чинь энэ post only гэсэн лимитийн доотлолт байгаа тэр байхгүйсэн. За тэр доотлолын TVA буюу тэр бас байдгүй л одоо сүүлийн үед нөө апдейт хийгдээд олон ийм юунууд бол бас нэлээд орж ирсэн байлээ. Ер нь голчлон одоо ашигладаг нь бол энэ лимит, за маркет, стоп лимит, за тэгээд OCO гэж бас байдیں۔ Тэр нь болохоор спот дээр харагдаад фьючер дээр харагдахгүй. Тэгэхээр та бүхэн эхний ээлжиндээ ямар ч байсан стоп лоссоо ашиглаад шорт лонгийн захиалга хийдэг болох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ лимит дээр тавих юм уу гэвэл эхлээд тийм тэгэж болно. Лимит дээр ингэж болно. Стоп лоссыг яаж тавьдаг юм бэ гэхээр стоп лимит гэдэг дээр аваачиж байгаа юугаа хөшүүр одоо тэг хэдэн хувийн гэдэг тоогоо оруулж болно. Эсвэл position үүсгэснийхаа дараа бас тэргээд тохируулчих болдог. Гэхдээ яг нь ерөнхийдөө эрсдлээ бодох юм бол фьючер арилжаа бол спот арилжаа бодвол асар бас хурдтай тий дээшээ доош хэлбэлцэл өндөртэй байдаг учраас нэгэнт одоо сел юм уу биш шорт юм уу лонг үүсгэсний дараа нөгөө стоп лимит тавихад жоохон хөвгтэй байгаад идэг. Шууд ингээд дарсан чинь шатчих ч юм уу тиймэрхүү байдал үүсдэг учраас урьдчилж тохируулсан дээр ирээдэг. Тэгэхээр лимит дээрээ та стоп лосс гэдгийг сонгож байна. За одоо тэгвэл би лимит дээрээ стоп лимит гэж байна. Тийм стоп лимит ойлголоо. За энд ингээд стоп лимит гэдэг харангууд стоп лимит тэгээд тэгэнгүүт нөгөөдөг чинь гараад ирчихтэй тий тэр нөгөө тийм хэд дээр стоп тавих уу гэд тий тий за стоп тавих уу хэд дээр стоп тавих уу яах вэ хөө гэдэг юм чинь гараад ирчих. За тэр mark last гэдэг нэг хоёр юм байгаа. Хаана вэ нөхөө? Энд дээр харагдахгүй шүү дээ. За тэр стоп лимитийн доотлолт байгаа тэр хоёрыг бол за тэрийг одоо энэ стоп маркет трейлинг стоп энэ тэдрийг бол өнөөдөр хэлээд хэрэггүй юм байна. Энэ бүр удаан удах юм байна тий. За одоо ингээд би mark last гэд хоёр юм байна. Энэ ихнийх нь энд тэгээд дараагийнх нь. За энэ хоёр дээр та дардаа марк дээр нь би дарчлаа. За одоо last энэ хоёр болохоор аппликейшнээр орохоор яаж харагдаж байгаа юм мэдгүй. Яг стоп лимит хаан доод тал дээр байна. Стоп лимит тэгээд ихнийх дээр нь марк ардталтанд last. Гэтэ нөгөө доод тал дээр ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй байна. Одоо тэгэхээр ингэж байгаа байхгүй марк дээр дарангууд BTC гэдэг чинь тодорцсон байгаа. Та тэрийг харж байна уу? Тийм байна.
Марк Тийм дээр бэ. дарангууд ласт дээр дарангууд тэр USD чинь ингээд өөрчлөгдөж юм таних дээр. Үгүй ингээд тодорчж байна. Одоо зөв. Сайн Тийм нөгөө ба. нэг тийм бэ. Нэг жоохон шинжил хийж өөрчлөгдөж шүү. Марк дээр болохоор ингээд нөгөө BTC-ийн ингээд дараад Идэвхжиж байгаа. заавчгүй дарж иж идэвхжиж байна. Аха. Тэгэхээр энэ тохиргоо бас аюулсаа харна. Марк ласт гэдэг нь болохоор яг нэг яг аль тэгээ ямар хослол сонгож байгаа юм биткойн USD гэдэг чинь яг зөв байна уу үгүй байна уу гэдгээр харагдаж байгаа гэсэн үг. За USDT-ийн оронд жишээ нь өөр байж болно шүү тийм ээ. BNB-гээр ч юм уу хослоо өөр хэрвээ сонгосон бол тэр USD Tether гэдгийн оронд BNB гэж харагдах хэрэгтэй гэсэн үг байна. За. Бас хэл болгоомжтой байх юм байна тий. За тэгээд яг хөө гэхээр за одоо тэгэл ерөөсөө айгүй амархан стоп лимиттэй тохируулаад за хичнээн аль ханшин дээр шорт буюу одоо тэг сэл орох уу? За би зүгээр энэ юун дээр нь тайлбарлчихъя. За buy буюу лонг орох уу гэдгийг шийдэх гэсэн.